Сайн байна уу Димитри мэдээ хүргэе. Сайн байна уу. За тэгэхээр юуны төрөнд та яагаад ер нь улсын хурлын 2020 оны сонгуульд нэгдэх болов? Энэ шалтгаан нь юу бол? Сүүлийн 30 жилд бол бидний амьдралыг бол үнэхээр том болгоолоо л жирийн ард түмний. Би зүгээр жирийн нэг ард түмний төлөөлөл жирийн ардын хөвгөлтэй. Гэхдээ бол би энийг бол олон жилийн өмнөөс энэ байдалд ийм байдалд орж ийн гэдгийг ажиглаж судлаад тэгээ ер нь одоо сүүлийн 20 жил судалгаа хийсэн энэний учир шалтгааныг тогтоох. Энийг бол би олсон. Ер нь надаас бол олон улсууд урд үнэх ярилцлагууд дээр урууд шалтгаан энэс бол гарцыг асуудаг байсан. Би л одоо гарцыг болсон. Энэ бол одоо 90 оны дээр ардсан хувьсгал гэж нэрлсэн ч үнэн хэрэгдээ энэ төрийн иргэл дээр манай оронд орж ирсэн энэ 7 колоничлын системд бид нар орчод байгаа учраас бүх юм маань уралд ороод эндээс эхэлсэн. Ийм учраас одоо өөрийн төдийгүй ус ер нь бол Монголын ард түмнийхэн энэ амьдрал байдлыг бол цааш шалтгаануудыг судлаад олсон учраас энд бол бид нар тэмцэе гэж байна. Ер нь одоо өөр бусад намууд олон одоо очно юм амлаж гарсан ч тэд нар бол хийж чадахгүй байгаа нэг талтай. Тийм учраас энд бол тодорхой шалтгаан байна. 92 онд бол манай Монгол банкыг тэд нар байгуулсан. Тийм үү? Одоо ер нь бол бүх одоо нам ёслууд бол 90 оноос хойш үүсгэн байгуулагдсан гэдгийг бол бүх ард түмэн бид нар бүгдээрээ мэдж байгаа. Гэвч энэ бол одоо тэр хүний эрх зах зээл, чөлөө зах зээл одоо ардчил гэсэн ийм өрөөнд дээр бол одоо мэдээллийн орон зай энэгээр дүүрсэн байсан учраас яг энэ одоо их баг хэмжээгээр шалтгаална. Энэ бүх одоо орчинд тэд нар үүсэж зохион байгуулагдсан учраас ямар нэгэн нам амжилт бол ордгоо энэ болно. Тэгээ ер нь бол энэ бүх одоо уруудалт ороодлын шалтгааныг энийг бол альва юмыг чинь одоо үндэс язгуурын таслахгүй хичнээн үр дагавартай нь бол тэмцээд ашиггүй байдгийг бол одоо хүмүүс ойлгосон байна. Тийм учраас энэ үндэс шалтгааныг таслах хэрэгтэй. Энэ үндэс шалтгаан нь ардсан хувьсгалаар одоо чөлөө зах зээл хүний ирэх гэсэн юм одоо гой сайхан ураад орж ирсэн чинь энд харийн бодлого, харийн үзэл суртал энийг өдөр тасалж иж гол нь бүх одоо бидний өмнө амьдрал хоригдсон байж байгаа энэ асуудлууд зэгсэрнэ гэж зэгсэрх үндэстэй. Энэ бол ердөөсөө маш амархан хийгдэх энэ асуудал байгаа учраас бид нар бол одоо хамгийн гол нь энэ удаагийнхаа сонгуул дээр ард түмэн маань зөв сонголт хийгээд ингээд өгвөл одоо бид нарт тэрийг яаж хийх үү гэдэг зам мөрийг нь тэгээд өшөө яаж хийх үү гэсэн судалгаа тооцоо хуулийн төслүүд бол тодорхой юунууд төслийн хэмжээнд байна л да. Тэгээд ер нь бол миний хамгийн гол одоо ингээд нэрээ ялангуяа бие дааж нэр дэвшүүлнэ гэдэг нь нэгдүгээр ямар нэгэн одоо энэ 90 оноос хойш байгуулагдсан энэ одоо либерал, неолиберал үзэл судлалын энэ намуудын бол нэм хязгаарт баригдахгүй. Нэгдүгээр тэр талаараа одоо чөлөөтэй. Хоёрдугаарт бол би гол нь энийг засъя гэсэн чин хүсэлтэй байгаа учраас өөрийнх нь нэрийг дэвшүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн нам улс төрийн хүчийн стресс танд ер нь манай нэг дээр нэр бие дааж нөгөө мэдээж байлгүй яг саналуу тавьж маш олон тавьсан. Тэгч бол бид нарт бол яг юуийг судалж үзээд үндсэндээ ойлгомжтой байсан. Эдгээр бол хотод зэрэг маш олон сайхан амлалтууд ярьдаг. Гэвч энэ амлалтууд нь биелэх ямар ч үндэс тийм үндслэл байхгүй гэдэг нь тодорхой байсан л да. Яг гэвэл бид нэг дахиад хэлэхэд 1990 оны тэр үйл явдлын дараахан одоо манай мэдээллийн хэрэгслүүдийг бол үндсэндээ бол чөлөөт гэдэг нэрийн дор одоо гол мэдээллийн хэрэгслүүд бол нэг талдаа гарсан байгаа гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар хамгийн гол одоо Монгол орны энэ ядуурл, өрийн сүлжээ, боловсрол, эрүүл мэнд бидний амьдралын бүх талыг бол уруудалт ороод хүргээд байгаа гол юм болоход бидний үндэсний мөнгөнд нэмдэгт Монгол төгрөгийн одоо зээлийн бодлогыг бол бид нар алдсан байгаа. Тэд нар бол шийддэг одоо хүмүүс мэдж байгаа одоо олон улсын валютын сан, дэлхийн банк, мөн бол олон улсын худалдааны одоо холбоо гэдэг ийм юмнуудаар бол бидний үндэсэндээ боомлчихэд одоо бид нар бол ухрах газар байхгүй. Бидний хойно бол ганцхан их нутаг нь л үлдлээ. Бусдыг нь эдгээр бол эвдийн сүйдгээ талаад самгаад байсан. Ийм учраас бол одоо өөрийн ирэхгүй бол Монгол хүн бий учраас энэний шалтгааныг олсон, судалгааны явцад бол олсон учраас би энийг бол одоо засахын төлөө явна гэж бодож байна. Тэгэхээр нам ислүүдийг өрийн хөтөлбөр дэвшүүлсэн зорилтууд биелэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ойлгомжтой энэ бол ямар сайхан амлаад бол ойлгомжтой. Тэрийн үндэс ер нь бол ингэдэг шүү. Ер нь аливаа бол
одоо өвчнийг ангаахын тулд бол жинхэнэ одоо сайн эмч хүн бол тэдний үр дагавартай тэмцдэг. Одоо янз бүрийн зовир өвдөр байж болох ч энэ чинь өөр шалтгаантай. Энийг үүсгэж байгаа тэр микробын аялгаас хамгийн гол нь энийг үүсгэж байгаа тэр имийг нь бид нар тасалчт юм бол мэдээж бол одоо тэр өвчин зовир нь бол бид нар алга болно. Мэдээж зарим нуудын бол бид нар бол одоо хойноос нь хууль гаргаж ингэж л өөрчлөх замтай. Ер нь бол хоёрхан зам руу дахиад тэгээд зэвсэгт одоо тэмцэл бусад ард түмний төгөөг уншихад бол бүгдээрээ зэвсэг тэмцлийн одоо аргаар эрхчлөөндөө хөрсөн байдаг. Өнөөдрийн бол сонголтоо бүгд бид нар хэрвээ зөв сонголтоо хийдэг. Ялангуяа энэ элдв энэ нам нэртэй чинь одоо ийм хайрцагт бол ороогүй энэ усуудыг бид нар сонгох юм бол мэдээж бол тэнд гараад өөрийнх нь одоо үзэл бодлын одоо санаачж байгаа хуулиудаа танилцуулаад энэ нь бол одоо Монголын эзэгс ийм эерэг өөрчлөлт авчрах юмаа гэж мэдээж би сурчлаа. Мэдээд доктор нь бол одоо тайлбар нь таниулах, учирлан таниулах юм ажлууд хүлээж байгаа. Ийм учраас ер нь хамгийн гол би дахиад хэлэхэд ер нь альва юмнуудын өвчин зөвөр янз бүрийн олон байдал илэрч болно. Энийхээ өрүүн цэсийг таслахгүй бол энэ өвчин идэх ямар ч учир бодохгүй. Энэ бол боломжгүй. Энийг бол манай ард түмэн ойлгосоо гэж би бодож байна. Тэгээ ер нь энэ ямарваа нэгэн одоо үйл явдал манай оронд бол ялангуяа 90 оноос хойш орж ирсэн ардчилсан гэж одоо тэгээ хүний ирэх чөлөө зах зээл гэж бол одоо энэ бол барууны өрөө. Өнөөдөр одоо Америкт болж байгаа энэ үйл явдлуудын гол цаадах шалтгаан нь болохтой зэрэг ер нь бол хүн амын 99% нь маш их ядуураад нөгөө дундаж ангиж бол үндсэндээ байхгүй болсон шүү дээ Америкт. Тэгээд бол маш цөөхөн хэдхэн улсууд дандаа залхингийн хулгайн аргаар бол байжсэн. Яг тэрний одоо чинь гар хөл болсон энэ ман дэглэмийн одоо явуулсан энэ 30 жилийн бодлого бол бидний өнөөдрийн байдал ийм байдал хүрчлээ. Ийм учраас бид бол энэний цаад үндэс язгуурын тасалж яж өөр юмнууд өөрчлөгдөн. Юу ч яриад нэмэргүй болсон. Ийм бол одоо амлаад одоо нам эвслүүдийн амлаад байгаа ямар ч биелэгдэг үндэс байхгүй. Одоо манай бизнесмен хүмүүс одоо залуучууд байж өөрснөө бол одоо тэдний нэг ярьдгаар яг мөнчгөрөөрөө яваад бол юунд ч хүрэх боломжгүй. Хамгийн гол нь тэгээд энийг хүртлээр бид нар 30 жил 7 удаагийн сонголт бол үнэхээр дордохын тулаа гэдэг чиг бид нар 7 удаагийн буруу сонголт хийсэн. Нэг зүйлийг олон дахин хийгээд байгаа мөртлөө манай ард нь өөр зүйл хүсээд нь шүү дээ. Энэ боломжгүй гэдгийг бид нар одоо ойлгох хэрэгтэй. Ийм учраас бид нар өөр сонголт хий, шин сонголт хий, шинэ улсуудыг гаргаж, шинэ үзэл бодолтой улсуудыг гаргаж гэсэн энийг бол бид нар ойлгочт юм бол уг нь бол ингээд өнөөдрийн одоо энэ бүрэлдэхүүн байж байгаа энэ манангийн дэглэм 70 колончлын одоо энэ хүйсийг бол бид нар бол тасалж явах бүрэн боломжтой. Энийг бол хууль гаргаад таслана. Хамгийн гол нь сая хийсэн одоо үндсэн хуулийн өөрчлөлтүүд үнэхээр даруйтай өөрчлөлтөд орсонгүй. Харин ч бол одоо зүгээр өөрчлөлт нэрийн дор өнөөгийн байр сууриа хадгалах юм бол хэдхэн өөрчлөлт орсон. Би үнэхээр бол судлаач хүний хувьд бол надад өчнөө одоо ийм самдууд байсан хэдий ч тэднэртэй бол харьцах гэж үзээд ямар ч амжилт олоогүй. Эдгээр ердөөсөө өөрснийхөө одоо өнөөгийн байж байгаа энэ 30 жилийн одоо гадаадын колоничлалын энэ одоо бодлогыг манад тэдний гараар хэрэгжиж ирсэн. Ингээд тэднэр болохтой зэрэг энэ бодлогоос бол өөрсдөө баяжсан гадаад бол маш олон одоо ойлгомжгүй энэ гэрээ контрактанд гарын үсэг зурсан улсуудыг хүртэл өнөөдөр одоо ингээд эрхвэрж байгаа намууд улсын их сурвалжтай намууд нэр дэвшүүлсэн явж байгаа бид нар бүгдээрээ мэдж байгаа. Нэр бүхий улсууд байгаа шүү дээ. Одоо тэр баяр цагт одоо энэ нөгөө тэр ер нь бол энэ оюу толгойн гэрээг хийсэн Дубайн гэрээгэнд болж гарын үсэг зурсан. Тэд нар бол манай биднийг одоо мэдээж бол бид нар тэднэртэй адилхан Монголд нь гэдэж тэднийг бол аваачиж бол бүр урьж аваачиж байгаа тэндээ аваачиж байгаа. Монголын төлөвлөлт гарын үсэг зурулж байгаа. Тэрийг нь бид нар хичнээн хэмжээний бол одоо байгалийн баялгаа бол алдав. Хамгийн гол нь дахиад хэлэхэд ер нь бол улс орон дотор өнөөдөр ямар ч хүн бол мөнгөгүй амьдрах боломжгүй. Энэ мөнгө гэдгийг чинь 92 оны тэр одоо төрийн эргэлтийн хамгийн гол цаад зорилго нь Монгол улсыг бол мөнгө одоо зээлийн юм чадваргүй болох байсан. Тэрэндээ ч хүрсэн 1992 онд бол одоо манай улсуудыг энэ Дэлхийн банк, олон улсын валютын сан одоо олон улсын дэлхийн худалдааны байгууллага гэсэн энэ байгууллагад элсүүлээд тэнд бол мөн одоо энэ түвшиндүүдийг аваачаад ингээ гарын үсэг зурулчдаг. Тэр нь болохоор Монгол улсын гарцаагүй явах бидний тавилан болоод хуурчдаг. Энийг бол манай иргэд бол ойлгосоо гэж би бодож байна. Тэгэхээр энэ удаагийн улсын хурлын сонгуул хамгийн олон бие дааш нар нэр дэвшиж байгаа гэдгээр онцлог байна л да тий. Та бас бие дааш нэр дэвшиж байгаа. Гэвч сүүлийн үед
одоо бие даашнаар улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ч ямар ч одоо нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг сурталчилга болгон маягийн зүйлсийг хүчтэй тарааж ирсэн. Дуучин жавхлангаар жишээ авч ирээд. Энэ тал дээр та бие дааж нэр дэвшиж байгаа үед ямар тайлбар хийх вэ? Би бол жавхланг бол одоо үнэхээр тэр бодлогоор би гаргасан гэж боддог. Ер нь бол тэгж үнцгч үндслүүд бий. Гэхдээ энэ асуудал одоо тусдаа учраас одоо ярихгүй. Хамгийн гол нь одоо би даад нэр дэвшиж байгаа усуу чинь би дахиад хэлэхэд нам эвслийн нам гэдэг бол одоо чинь монгол хэлэнд нам гэсэн үгээр орж ирсэн боловч бүхэл бүтэн юмний нэг хэсэг гэсэн үг шүү дээ. Ер нь нам гэсэн. Монголын ард түмний нэг хэсгийг бол аваачаад намын бол уулах, сурталгаа, сурцлага ер нь үзэл бодлын хайрцагт ижиж байгаа. Тэгээд тэднийг бол үндсэндээ одоо ингээд их хурал дээр ийм асуудал дээр манай нам бол дэмжихгүй гэсэн энэ байдлаараа тэр улсуудын одоо үндсэндээ бүрэн эрхийг бол нэг хоёр хүн буцаашлт юм бол намын дарга тэр их хуралд байж байгаа намын одоо бүлгийн ахлагч бол мэддэг болсон байж байгаа. Энийг бол манай ард хүмүүс ухаж ойлгох хэрэгтэй. Бид нар бол одоо чинь ойлголтын маш одоо энгийн байдалд яваад байгаа учраас бидний өнөөдрийн энэ асуудлууд ингээд угжраад энэ үндсэндээ Монгол орн би дахиад хэлэхэд бидэрт ухрах газар байхгүй. Бид бол одоо Монгол одоо бидний ард үнэхээр бол хамгийн сүүлчийн одоо монголчуудын үлдсэн бидний амьдралын бидний их болсон энэ газар нутаг маань бол үлдчихлээ. Одоо тийм учраас эдгээр бол одоо бүх юмыг 30 жилийн хоёр нам бол 7 удаагийн сонгуулиар гарч ирсэн. Энэ сонгуул бол одоо сонгуульд өгөөд одоо байгаа улсууд чинь энэ жижигхэн өнөөдрийнхөө амьдралаар үр хүүхдүүдийнхээ одоо ирээдүй, хооч үеийнхэн одоо ирээдүй мөн өнөөгийн одоо бидний одоо амьдрал байдлыг бол ийм байдалд хүргэсэн. Үнэхээр бол олон асуудлууд би тэг бүгдийг бол ойлгож байгаа. Дахиад хэлэхэд бол хамгийн гол нь суур асуудлуудаа шийдэхийн тулд тэр асуудлуудыг үүсгэж байгаа үндэс шалтгаануудыг бид нар засаж залруулах хэрэгтэй байна. Ингийн тулд бол одоо нэр дэвшиж байгаа. Би бол одоо яг одоо мэдж байгаа хүмүүс одоо нэр бүхий нэр дэвшигчүүд байж байгаа. Бид нар бол одоо тусдаа орж байгаа нь хамгийн гол нь нэгдүгээр бол нам эвслийн одоо ямар нэгэн хайрцаг үзэл сурталт бол орохгүй. Жинхэнэ Монгол орныхон төлөө бол одоо өөрсдийнхөө ухаан болон өөрт байгаа бүх мэдлэг боловсрол одоо судалж байгаа мэдсэн энэ одоо бүх мэдлэг оншоо бол бид нар одоо оншийн тавьцуулж одоо тэрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийм учраас бол та бүхэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг бол дэмжиж шин сонголтоо хийгээрэй. Цоошин сонголт бол цоошин Монголын эхлэл юм шүү. Одоо бид нар бол үнэхээр дахиад буцах газар байхгүй. Үнэхээр бид энэ удаа алдаж болохгүй. Үндсэндээ манай их орныг бол бидний хуураад мэхлээд 30 жилийн гадаадын одоо энэ төрийн хийлэгч нартай нийлсэн дотоодын одоо энэ гар хөлөөд үнэхээр бол бүх юмыг нь самарсан. Гэвч энэ бүх асуудлуудыг засахад заавал гаргацсан эмчилгээ байх хэрэгтэй. Энэ эмчилгээ нь болохтой зэрэг бол одоо нэр дэвшигчид юу улсын хуралд орж хууль тогтоож одоо нэг өөрчлөлт бүрэн боломжтой. Мэдээж нөгөө талд нь бол бас ингээд хүмүүс гараад ирэн тэдний донд одоо бид учирлан таниулна. Энэ улсуудыг нь хараад байхад юм судлаагүй. Ердөөсөө нэг тийм компани захирлууд ингээд нэг тохиолдлын улсуудын дотор нь маш олон байх ч гэдэг. Тэд нар зөвхөн өөрсдийнхөө бол одоо өөрсдийнх нь тэр бүлэглэлийнхэн тэр нам гэдэг байгаа бүлэглэлийнхэн ашиг сонирхлыг л одоо зүтгүүлж явдаг. Тэндээс бол яг юм долоочих юм сонирхолтой улсууд яваад байгаа. Энэ бол байж болохгүй ийм бол байдлыг өнөөдөр бол Монголын ард түмэн 7 удаа бол сонгуулийг дордохын 7 гэж бидний амьдрал маш дороотчлаа. Ийм учраас 8 дахь сонгуулийг одоо бид нараас хариуцлагатай энийг ойлгож юмыг мэдэрч хийх хэрэгтэй байна. Тэгвэл бид нар бол шинэ сонголт, шинэ Монголын эхлэл болох ёстой гэж ингэж хэлэх байна да. Тэгэхээр таны хэлж байгаа бол өнөөдөр нэг 30 хүртэл жил улсын их хурлын танхимд суусан хуучин хүмүүсээс шинэ юм хүлээж ирэх. Шинэ юм хүлээж тэд нар бол аль хэдийн олон удаагийн гэмт хэрэг хийсэн. Тэдний бол гадаадд байдаг тэр эзэд нь бол бүгдийг баримтжуулаад авцсан. Тэднэрт бол өөр гарц байхгүй болсон. Тэднэрт бол бодлого гэж байхгүй одоо манай ард түмэн бол хууртаад ингээд олон удаа сонгуулах тэднэрт ямар ч улс их орныхон төлөө гэсэн сэтгэлгүй болсон. Энэ бүх одоо чинь самуурал дундаас өөртөө л ховдоо юм завшчих ийм сонирхолтой улсууд бол маш их болсон байгаа учраас энэ манай ард түмний амьдрал ахгүй дээшлэхгүй бүх хүн бол өрийн сүлжээнд ороод байгаагийн энэ цаад утга учир ямар нэг юмд учир утга гэж байдаг шүү дээ. Энэ учир утгыг бид нар ойлгох хэрэгтэй. Дахиад хэлэхэд бол хамгийн гол нь бидний дахиад одоо энэ 30 жил бол ардчлал нэрээр хүний эрх нэрээр одоо чөлөө зах зээл нэрээр харийнхан биднийг өөрийнх нь дэглэмд оруулчихад байна. Мөн бол тэр одоо харийн колоничлын энэ дэглэмийг дотоодд нь бол
тодорхой улсуудаар дамжуулж явуулдаг. Энэ нь бол одоо зэрэг Монгол ардын одоо нам ардсан нам хоёроор бол энэ шигдэж байгаа тодорхой хүмүүс тодорхой байгаа шүү дээ. Таны хувьд хэрэг улсын их хурлын самбарт ялгалт байгуулад улсын их хурлын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд юунаас ажиллах вэ? Би бол дахиад хэлэх гэж байна. Хамгийн гол нь биднэрт тухайн одоо өчнөө асуудал байж байгаа. Бид нар бол бүгдийг ойлгож байгаа. Ер нь энэ асуудлуудыг хийсэн тодорхой төлөвлөгөө, судалгаа, тооцоогод байна. Тийм учраас энэ одоо дэглэмийг бид нар халах хэрэгтэй. Хамгийн гол нь бол одоо Монгол улс одоо бид нар эх орондоо эзэн болох хэрэгтэй. Энийг эзэн болно гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл хамгийн гол нь одоо Монгол төгрөгийг бол бид нар амьдралынхаа одоо цаашлах улс орныхаа хөгжлийн ирээдүйд зориулж одоо мөнгийг бол одоо Монгол төгрөгөө тэдний гинзээс салгаж авах хэрэгтэй байна. Мэдээж бол одоо чинь ялангуяа бол хүмүүс мэдж байгаа колоничлог гэж бодлоо. Энэ бол одоо чинь барууныхан ялангуяа Европын бол колоничлог бусад орнуудад явуулж исэн энэ харгас колоничлын одоо үеийг бид нар бүгдээрээ санаж. Тэр үед бол хүмүүсийн тэр боолчуудыг инжир одоо холбоод ташуурдаж болоод тууж яваад одоо тэнд одоо гинжтэй ингэж ажилуулдаг байсан бол одоо бидний өр зөөлөр гинжилсэн байна. Энэ бол харин одоо энэ түрэмгийдлийн энэ гинжийг бол бид ганцхан хууль гаргаж л одоо чинь өөрчлөх юм боломжтой. Өөр нэг нь бол зэвсэг тэмцлийн арга. Мэдээж би бол зэвсэг тэмцэлд уриалахгүй. Гэхдээ биднэрт бол хамгийн сүүлчийн гэж хийж болох юм боломж бүрдчихэд байна гэж харж байна. Тэгээд би гол нь очиод нөгөө хамгийн гол нь нөгөө Монгол төгрөгөө бид авахын тулд хуулийн нөрчдөг. Ямар нэгэн Монголд одоо бол байгуулагдсан бүх байгууллагууд бол шинээр байгуулагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. 90 онд цоос шинээр бол Монгол банк гэж бол гаргаж ирээд тэгээд хоёр шаталтай банкны тогтолцоо хийсэн. Энэ нь бол Монгол банкыг бол одоо хүрээлсэн 11 одоо арилжааны банк гэж байгаа. Хэрвээ арилжааны банкны 4-ийн санд нь хичнээн хувийг гадаадын эзэлдэг бол та нар үнэхээр шоконд орох хэрэгтэй. Одоо Хоттой хөгжлийн банк гэх юм бол 90 хэдэн хувийг нь бол Америкийн бол Goldman Sachs гэж компани гэж байна. Эдгээр бол одоо чинь үнэхээр Монгол хүмүүс тэнд байгаад Монгол улсад ажиллаад байгаа хэдий ч хамгийн гол үр ашгийг бол тэнд хүртэж байна. Тийм учраас манай бол одоо энэ дотор байж байгаа бүх одоо зовлон зүйлүүд бидний нөгөө ярианыхаа гэсэн бидний амьдралыг там болгоцсон байгаа эз чинь тэр шүү. Өнөөдөр бол одоо тэр Америкт болж байгаа үйл явдлуудыг бид телевизээр харж байна. Одоо тэдний хамгийн гол ардсан намынхны хийгээд байгаа Америкийн ардсан намынхны энэ бол одоо хууль ёсоор бол гарч ирсэн Трамп ерөнхийлөгчийн эсрэг үнэхээр сүүлийн 4 жилийн хугацаанд ажлын хийлгэсэнгүй шүү дээ. Тэгээд элдв янзын гүтгэлэг хийдэг. Элдв тарих угаалтыг бол гүтгэлэг гэдэг шүү дээ. Ямар нэг юмд дөрөөлөө өөр бол бодол төсөөлөл хүний толгойд болгохыг бол тарих угаалт гэж хэлдэг. Яг энэгээр бол яваад гисэн хэдий ч бол одоо тэр одоо бослох одоо өмнөд ганцхан хараа эрсдэнд оролцохгүй шүү дээ. Маш олон одоо цагаан эрсдэн ер нь бол Америкийн иргэд оролцож байгаа. Өргөн одоо иргэдийн ийм хөдөлгөөн байгаа хэдий ч одоо яг тэр кино зурагт буулгаж байгаа зөвхөн харуудыг юм хулгай хийж байгаа усуудыг буулгаад байгаа байхгүй даа. Тийм учраас хүнд одоо чинь энэ чинь ч гэсэн бол тархийн угаалга болж байна. Энэ бол мэдээж одоо хараа эрсднийг алсан. Энэ бол зүгээр одоо шалтгаан байхгүй нэг чинь гол нь. Урд нь бол жил бүхэн мянгаад хүн болоод алдаг шүү дээ. 1900 одоо 2019 онд бол 996 хүнийг цагдаа налсан. Ер нь бол дэглэм байхгүй. Би учраас дэглэм гэдгийг бол хэлж байна. Ер нь бол одоо ардсан сонгуулиор бол Гитлер бол гарч ирсэн гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Одоо Гитлерийн одоо тэр тархийн угаацсан байсан одоо 80 хэдэн одоо сая европчуудыг бол одоо зэрэг бүгдийг нь бол хуулиар ингэж. Хууль гэдэг тэд нар өөрсдийнх нь хүсэж байгаа тэр хүсэл тачаалыг бичээд тэрийг хуулиар нэрлэж байгаа. Тэрийг бол цагтаагийн хүчээр бол хийдэг. Ийм байдлаар бол бид нар явж байна. Тийм учраас бол бидний хамгийн сүүлчийн одоо юу шүү гэж бид нар ойлгох хэрэгтэй. Боломж шүү. Энэ боломжийг бид нар алдаж болмоор байна. Тийм учраас энэ дээр энэ удаагийн сонгуул дээр бид нар дахиад хэлэхэд ойлголттой, ухамсартай хийх хэрэгтэй байна сонголтоо. Тэгдэм бол бид нар судалгаа тооцоо энэ тавьсан одоо энэ сүүлийн одоо 30 жил Монгол орондоо ирсэн энэ дэглэм тавьсан оншиннууд байж байна. Юу хийх гэж байгаа, ямар судалгаа тооцоотой бүх юм байгаа. Тэгээд энд бас нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Та бүхэн бол миний одоо бидний Болор цагийн фокусын вебсайт байдаг, тэргээр зочлоорой. Мөн одоо манай Facebook дээр байдаг манай дэмжигч уншигчдын энэ одоо хуудасаар зочлоорой. Миний хаяг бич байж байгаа дэмжгийн болор гэдэг тэнд бүх юм байгаа шүү. Өнөөдрийн одоо энэ дэглэм биднийг нэр дэвшихийн тулд чинь заавал одоо 2030 оны
доктортой хөгжлийн хөтөлбөр гэдэг нэг бичгээр нь батлагдсан байж байгаа. Тэрэндээ бол зориулж одоо нэр дэвших нарыг гагцгүй тэрэндээ зориулсан ийм бол одоо юмнуудыг л хөрөг хөтөлбөрөөр дэвшүүлэх гэсэн. Ийм бол одоо бид нар хязгаарлалт тавьсан учраас олон юм бол ороогүй байгаа. Тийм учраас бол энэ дээр миний мөрийн хөтөлбөр байгаа хэдий ч миний ер нь үзэл баримтлал бол байр суурийг бол та бүхэн одоо ороод одоо манай вебсайтнаар ороод бусад юмд уншаад ойлгоч нээсэ гэж ингэж уриалах. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа.